Julian Fitzgerald 18 настай энэ хүүг та натурал гэдэгт нь итгэхгүй тэрээр натурал болов? Энэ асуултын хариултыг дүгнэлт хэлбэрээр бичлэгний төгсгөлд би хэлье. Харин та түүний түүхийг сонсож эхлэх энэ мөчид лайка дараарай. Julian 2006 оны 6 дугаар сарын 16-нд төрсөн бөгөөд өдгөө арай 20 үр жамжаагүй 19 настай. Түүний аав 190 см өндөр бөгөөд коллежид Америк хөл бөмбөгийн хамгаалагч байсан. Julian өөрөө Америк хөл бөмбөг бүх туялзуур сэлэм зэрэг спортоор хичээлдэг байсан. Америк хөл бөмбөг тоглодог Америкчууд заавал төмрөөр хичээлдэг. Энэ үед булчингийн масс нэмэгдүүлэх биш, хүчний бэлтгэл түлхүү хийцгээдэг. Энэ дээр түүний 14 настай зураг байна. Харин энэ бичлэг бол түүний 18 настай би натурал гэж гарч ирсэн бичлэг байна. Мэдээж бүгд шок. Юу вэ? Яаж вэ? Дөнгөж 18 настай тэгсэн хэрнээ Ронигийн залуу үеэс илүү булчинтай байна гэж гайхах нь тодорхой. Миний хувьд түүний Larry Wills-с дутхгүй байгаа бичлэг болон түүний хоёр толгойт бол үнэхээр гайхамшигтай санагдсан. За ингээд фитнесийн ертөнцид натурал мөн биш гэдэг маргаан өрнөж эхлэв. Ийм маргаан яагаад гараад байдгийг нь та бүхэнд тайлбарлаж өгье. Юу ч мэдэхгүй хүмүүс эхлээд уураг уул иймэрхүү болдог гэж боддог. Жимд нэг жил уураг амино BC ууж үзээд ийм болохгүй байхаар судалж эхлэн тариа гэж байдаг юм байна гэж мэднэ. Энэ үед натурал биш мөн гэдэг яриануудад оролцож эхэлдэг. Нэг талаасаа натуралаар олон жил хичээлсэн хүмүүсийн үед эргэн тойрных нь бэлтгэлээ хийж байгаа мó гэж асуун ойлгохтой сайжрахгүй байгааг нь тодотгож олон жилийн хөдөлмөрийг нь үнэлдэггүй. Жимийн сэдвээс хол байдаг уураг уул бак болно гэж боддог хүмүүс юун стероид сонсоочгүй явж идэг. Хамгийн гол нь дийлэнх масс жимд явж үзээгүй хүмүүс мэрэгжлийн тамирчдын үр дүнгэл үнэлж хүлээн зөвшөөрч хүндэлдэг. Илүүдэлжингүү натуралтай боломжийн булчинтай байхад айхтар авраг том арцаас нь судсан бүлтийсэн булчингүүл бол жимээ хийсээр л байна уу гэж доёолно. Нөгөө талаас тамирчид спорт амжилтын төлөө яваа хэрэглээ эргэлдэг хүмүүс байна. За ийм хүмүүс дунд бодибилдингийн бүх цаг үед би юу ч хэрэгэлдэггүй зүгээр уураг креатин хоол бэлтгэлэл гэж хэлж байсан өчнөө мянган тамирчид инфлюенсеруудын тохиолдлууд байна. Жишээлбэл саяхан Монголд ирж байсан Ashton Hall байна. Тэр л гэхэд амьдралдаа креатин л ууж байсан натурал гэж өөрийгөө зарлана. Ashton Hall бэлтгэлийн програм зардаг гэдгийг мэдгүй. Програм зарах хориотой биш л те. Гэхдээ энэ хүн чинь натуралаар ийм болсон юм чин түүний бэлтгэлийн програм намайг түүн шиг болгоно гэж бодоод хүмүүс худалдаж авна мөн үү? Энэхүү програмын 1 жилийн төлөвлөгөө нь $8250 байна. За Phil Heath, Chris Bumstead, Jeremy Buendia, Jay Cutler, Derek Lansford, Hadi Chupani дасгалжуулагч Hani Rambod ийм үнэтэй төлөвлөгөө зарж ивэл би ойлгоно хүлээн зөвшөөрнө. Хамгийн гол нь Ashton-ы төлөвлөгөөг аваад өөр шиг болохгүй бол яах вүлээ? Хохин болох уу? За иймэрхүү зүйлүүдийг тойрсон маргаан маш олон жил өрнөсөөр цаашид хизээч зогсохгүй өрнөх бололтой. Julian-ы хувьд 3 жил бэлтгэл хийгээд 18 наснда ийм өндөр үр дүнд хүрчээ. Julian Instagram-да өөрийнхөө насыг мөн натурал гэж бичээд бичлэгээ оруулсан. Энэ нь бүүм хийж түүнийг Larry Wills бичлэгтэй өрн бүх зүйл эхэлсэн. Тэр хоёр хамт бэлтгэл хийн Larry Julian-ыг натурал гэж хэлсэн. За ингээд натурал мөн бишийн маргаан эхэлнэ. Зөвхөн нүдээр хараад хэлэхэд маш хэцүү тохиолдол учраас цусны шинжилгээ үг батал нотол гэх жишээний. Цусны шинжилгээгээр яаж шалгадгийг та бүхэнд хайлт тайлбарлаж өгье. Анаболик стероидууд тестостерон даавартай төстэй молекул учраас цусны шинжилгээнд өөрчлөлт ордог. FSH буюу фолликул өдөөгч даавар тэгрүүд өхнө. LH буюу шар биеийн даавар тэгрүүд өхнө. Сайн холестерин буурна, муу нэгснэ. Өсөлтийн гормон эргэлсэн бол инсулин төс төсөлтийн фактор ихснэ гэх жишээний. Гэхдээ энэхүү шинжилгээнд тухайн хүн ойрын хугацаанд хэрэглээгүй гэдгийг л баталдаг. Гэхдээ допинг шинжилгээнээс илүү найдвартай. Ойрын хугацаа гэхээр 1 сарын өмнөх хугацаанд хэрэгэлсэн эсхийг нотлож чадахгүй. Өөрөөр хэлбэл 3 жил хичээллэх хугацаанд юм хэрэглэж байсан эсхийг нотлох боломжгүй гэсэн үг. Үүнийг допинг шинжилгээч нотлож чадахгүй. Грек коуч Julian-тай тохиролцож цусны шинжилгээ өгөв. Цусны шинжилгээгээр цусны улаан эс өссөн. Энэ нь стероидоос үүдэлтэй байж болох ч улаан эсийн дундаж хэмжээ багассан байсан болохоор үгүйсгэх шалтгаан болно. Шээсээр креатинин өссөн.
Гэхдээ төмрөөр хичээлдэг хүмүүст баггүй тохиолддог зүйл. Цусан дахь сахар 92 буюу 5.1 ммол литрт. Хүүхэд гэхэд өндөр талдаа. Илгэний ферментүүд болох алаатасат бага зэрэг өссөн. Хүнд бэлтгэл хийсний маргааш иймэрхүү гарч болдог. Инсулин төс төсөлтийн фактор хэвийн. Тэгэхээр өсөлтийн гормон ойрын хугацаанд хэрэглээгүй гэсэн үг. Сайн муу холестерин хэвийн. За хамгийн гол шалгуур болох LH буюу шар биеийн даавар, FSH буюу фолликул өлдөөгч даавар 2 хэвийн хэмжээнд. Хэрвээ энэ хоёр багассан байх юм бол гаднаас тестостероны төрлийн бодис хэрэглэсэн байх хамгийн их магадлалтай. Хэрвээ хэд өндөр байх юм бол кломифен хэрэглэж тестостероноо ихсгсэн байх магадлалтай байдаг. Тестостероны хэмжээ 886 нанограмм миллилитрт. Энэ тийм айхтар өндөрч биш, залуу хүүхдэд байх ёстой хэмжээ. C-реактив уургийн хэмжээ хэвийн. За тэгэхээр түүний шинжилгээгээр яг энэ үедээ Жулиан юу ч хэрэглээгүй энэ мөчтөө натурал байсан гэсэн үг. Ер нь Жулиан үүнийг цаашид батлаад явхад сар болгон саяны шинжилгээнүүдэд өгөөд явхад л болно. Хүмүүс бас цусаа солиод өөр хүнийхийг өгчихсөн гэдэг юм болов. За ямар ч байсан түүнийг яг натурал гэдгийг батлахын тулд маш их зүйл болно. Олон эргэлзээнүүдийг тухайн бүртэн тайлж байж хүмүүс хүлээн зөвшөөрөх байх. Төгсгөлд нь дүгнэлтээ хэлье гэснээрээ хэлье. Жулианы цусны шинжилгээгээр яг тэрхэн үедээ натурал байна. Өмнө нь хэрэглэж байсан эсхийг мэдэх боломжгүй. Бүх амьдралынхаа туршид натурал байсан байх магадлал 60% гэж бодож байна. Яагаад тэгэхээр олон сая хүүхэд залуучууд дундаас Ronnie Coleman төрсөн юм чин Жулиан ч гэсэн Ronnie Coleman шиг гентэй байх саяд нэг тохиолдох ховор тохиолдол байж мэднэ. Жулиан удахгүй өөрийн натурал бэлтгэлийн төлөвлөгөөгөө гаргаж дэмжигчдэд зарах гэж байгаа. Мэдээж тэр үед нь миний хувьд олоод сонирхож уншина. Гэхдээ шин зүйл мэдэж авахгүй байх гэж бодогдож байна. Жулиан биеийн тамир физиолог, биохимийн чиглэлээр биш, бизнесийн удирдлагаар сурж байгаа нь гайхалтай. Уул нь мэдлэгээ сайжруулад бэлтгэлийн төлөвлөгөөгөө зарвал илүү л дээр итгэл үнэмшилтэй байх. Жулиан Фицжеральд өндөр 180 см, түүний жин 90 гаруй кг, хоёр толгойд 51 см, хөвтэй шахалт 180 кг, штангтай суулт 200 кг. Жулиан аваргуудын дасгалжуулагч болох орчин цагийн хамгийн шилдэг дасгалжуулагч Хани Рэмбодын шав болсон. Тэрээр энэ оны сүүлээр буюу 11 сард классик физик ангиллалд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа. Хани Рэмбод түүний бэлтгэлийн алдаануудыг засаж дутуу хэсэг болох мөрийг нь сайжруулна гэдэгт итгэлтэй байна. 11 сард бид натуралаар өрсөлдөх Жулианыг тайзан дээр харьцуулах нь байна. Үүний дараа тэрээр хэрэглэх хэсгийг Хани Рэмбод багштайгаа хэлэлцээд шийдэх байх. Миний л хувьд хэрэглээд юу болох бол залуухан юм чи натуралаараа цаашид өсөөд тэмцээнд оролцох хоёр зам нь хоёулаа сонирхолтой байна. Иймээс Жулианы тухай нэг бус контент орно гэдэгт итгэлтэй байна. Энэ үрээд энэхүү бичлэг өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан бол лайка дараарай, пэйжээ фоллоу хийгээрэй. Хэрвээ та бүхэн хоолтой ном зөвлөгөө авахыг хүсвэл чат бичиж холбогдоорой. Түр баяртай.